За сайн байцгаана уу. Өнөөдөр Singles Inferno Season 5, Season 5-ийн 5 дахь улирлын оролцогчдыг ранклахаар шийдсэн байгаа. Тэгээ зүгээр ярих чийсэн угаасаа үдсэн хүмүүс орж ирж байгаа юм чинь миний бодлоор миний хувьд хамгийн таалагдсанаас ахвала таалагдаагүй хүртлээ хүний хүүхдүүдийг бүгдийг ранклахгаа сууж байна. Тэгээ жоох сонирхолтой байх болов уу гэж бодоод. За тэгээд эмэгтэй оролцогчдоос нь эхлэе. За хамгийн таалагдахгүй байгаагаас нь эхэлчихье заяа. Хамгийн жоохон таалагдахгүй байгаа нь үүн ихэндээ таалагдчихсэн. Хам Ечин гэдэг нөгөө нэг 96 оны хүүхэн байгаа шүү дээ. Хөтлөгч. Тэр хүүхэн болохоор бүр ямар ч идэвхгүй, уг нь айгүй хөөрхөн, яриа марин ч гэсэн айгүй дайж хүүхэн мөртлөө. Би өстө насаар ингээ бусдаасаа ихч, би л ерөөсөө болохгүй бүтэхгүй гэл ерөөсөө амар сонио тэгэд байгаа юм шиг санагдсан. Гэтэ яг бас өөрт нь хинч таалагдахгүй байж магадгүй. Өөрийнх нь стилийн хүн ерөөсөө орж ирээгүй байх гэж бодож байна. Тэгээ ерөөсөө идэхгүй яах гэж орж ирсэн мэддэхгүй. Ядаж screen time авал та тий ямар нэг юм хийгээд screen time авал та гэж хэлмээр. Ялангуяа сүүлийн нөгөө шинэ оролцогч Игон орж ирээд тахт чинь хүртэл ядаж нэг жоох хайтайхан байчихгүй тий. Тэр зангаас нь отлоод айгу rank доошо болсон. За дараагийнх нь болохоор 6 дугаар байранд Пак Хийсон гэдэг охин. Яг хөөрхөн амт айгу өөрийнхоороо байгаа. Тэгтээ нэг тийм анх орж ирэхэд нь бас айгу хөөрхөн охин байна гэж харсан хгүй. Тэгсэн чинь байж байгаа нээр тийм жоохон дожоогүй юм шиг. Тэгээ нөгөө залуу нь өөрт нь сайн биш байгааг мэдж байгаа ирнэ. Нэг тийм за зангисгэд байж гээд байгаа юм уу. Мэдгүй нэг бас яах гээд байгааг нь мэддэггүй. Бас хам Ежин шиг нэг юм нэг байдгаараа ингээл байж л байгаа. Тэгтээ яг хуу тэр нэг спойлер ч юм шиг юмнууд яваад байсан. Трейлер дээр тэр охины ингээ гарна яг хумстай найдлахын тийм гар ингээд нөө хоёр хүнээс Paradise-с хамт явах тийм юу авсан. Урилга авсан гэд. Тэгэхээр хоёр хүнийг өөртөө татсан байж maybe магадгүй нөгөө хойноос нь үгүйгээд байгаа Субин байж магадгүй. Эсвэл нэг өөр залуу байж магадгүй. Гэтэ би яа ч юм үгүй гэж бодоод ах юм. Тэр нэрээ өөр юм байсан байж магадгүй. Субинтайгаа хамт яг нөгөө Euro Paradise руу нэг удаа явж магадгүй. Гэтэ Субин бол зүгээр л хамт явж үзье. Жох өрөвдсөн маягаар л хамт авч явах. Тэрнээс шил жаах идэхгүй санагдаад энэ жох унжгар байгаад байгаа юм шиг санагдсан. Уг нь бол хөөрхөн охин. За дараагийнх нь 5-д нь болохоор би И Жуён гэдэг охиныг оруулсан. Анх орж ирээд суухт нь надаа яагаад энэ нөгөө бусдаасаа ингээ хамаагүй царай муутай охин ингэж оруулт юм болоо. Тэгээл хинт тоогдохгүй боо юм болно гэж бодсон чинь гайгууч царайтай юм, гайтайч царайтай юм шиг. Гэтэ тийм инээд нь хөөрхөн бол гэж өстө бодохгүй байгаа. Гэтэ үзэх тусам жоохон дасаа заримдаа хөөрхөн юм шиг мэдхгүй. Гэтэ яг яриа мараа хүнтэй харьцаж байгаа. Тэгээ мэрэгчлэн ч гэсэн айгу сонирхолтойсэн шүү дээ. Нөгөө вар энэ төр хийдэг гэд. Тэгээ яриа нь юм айгу гоё тайван айтайхан яриатай юм шиг санагдсан. Тийм болохоор 5 руу. Тэрнээс шүү бол инээж байгаа нь бол яг тийм уруулныхаа ингээд дээд хэсгийг ингээд дээшээгээ татуулаа очсон юм болов уу гэж би бодсон. Тэнгөж ингээд орол нэг юм болчиход байгаа юм уу яа. Тийм юм байх шиг байсан. За тэгээд дараа нь 4-т нь болохоор Чвэ Минасу. За манай алдарт сисний хамгийн гол алдарт Чвэ Минасу. Яг сисник айгуу гоё сонирхолтой болгож өгч байгаа. Драматуулж өгч байгаа. Хольж гутгаж байгаа хүн. Тэгтээ одоо нөгөө нэг Жия өмнөх орж исэн Жия хин блэ Шиан Кванги эдэр шиг нэг тийм тэгээ айгуу гоё authentic нэг тийм гоё юм байхгүй. Жия энэ чинь бол угаасаа л хөөрхөн болохоор тэгэл те өөрөө баг юу ч хийгээгүй байсан ингээд залуучуудыг хойноос хойлруулаад зүгээр өөрөө байгаа нь л өөдөөс бусдыг хойлруулсан маягтай байгаадсэн шүү дээ. Тэгсэн чинь Минасу нь болохоор зүгээр нөгөө нэг Субиндээ сайн, бусанд нь бол зүгээр нэг тийм сонирхоод байгаа мó. Эсвэл зүгээр миний араас тийм олон хүн гүйживэл зүгээр гэж бодоод байгаа мó. Тэгээ юм жаахан тэрхий жоох attention seeker, pick me гэсэн. Pick me ч одоо мэдгүй. Ямар ч байсан айгуу тийм бүхний анхааралд байх гэж хичээгээд тэг байж байгаа заримдаа ингээ нөгөө нэг амар муухай харж байгаа ч юм уу те. Тэр мөр ингээд камер дээр айгу харагдаад байгаа шүү дээ. Жохон ингээ хейт хийгээл те. Тэгэл анхаарал өөрөөс нь холдчихгоо. Миний бие муудаад би ухаалаад унсан гэдэг ч юм уу те. Тэд нар жохон жүжиг юм шиг санагцсан. Тэр зангууд бол жоохон нэ. Тэгээ өөрөө бас тийм
амар лаг хөөрхөн охин байсан бол угаасаа тэг шаардлага гарахгүй байсан. Хөөрхний хувьд бол хөөрхөн, гоё биетэйгийн хувьд бол гоё биетэй. Гэхдээ угаасаа анханасаа орж ирсэн шиг тэр гоё ааштай ингээл байхгүй те. Тэр нь ч би сайн, тэгсэн ч гэсэн миний хойноосгүй гэл те. Тэг жоохон. Тэгтээ яг би нөгөө нэг өөр бичлэгүүдийг үзсэн чинь нүрэ будчихаар айгу хөөрхөн бас харагддсан билээ. Өмнөх бичлэгүүдийг харсан чинь. Англи хэлээр ярьж байгаа бол nice. За тэгээ 3 дахь хүн болохоор Ким Гоун. За баг хамгийн хөөрхөн энэ сизний хамгийн хөөрхөн оролцогч байх гэж бодож байна. Хамгийн алдартай ч бас байж магадгүй. Чамнаас яг ингээл энэ ч залуу тэр ч залуу гэдэг байгаа ч гэсэн яг өндөө бол the most main character, real main character бол Ким Гоун юм шиг санагдсан. Тийм даруухан дуу ярих үедээ ярьцдаг хөөрхөн тийм зүгээр л тийм айгуу дэжгүй хөөрхөн охин. Илүү дутуу зам байхгүй. Тийм тэгээд энэний араас чи нөгөө нэг Хёну Усомын илээ сүүл орж ирсэн Ju Egon энэ төр бүгдээрээ сонирхоод байгаа шүү дээ. Тэгэхээр Ким Гоун бол надаа ингээд ярьж байгаа ч гэсэн ингээд айгуу тийм бүгдэнтэй ярилцахтаа би ингээд бүгдэнтэй нь уулзч үзэж байгаа. Хёнутэй ч гэсэн нэг удаа одоо Paradise яваад тэгээд шийдвэрээ гарганаа энэ төр гэж байгаа нь айгуу тийм шудраг охин юм шиг санагдсан. Тэгээ одоо Хёнутэй хамт нэг яваад үзчихээсэ гэж би бодож байна. За тэгээд хоёр дахь нь болохоор миний хувьд И Хаун гэдэг нэг сүүлд орж ирсэн охин. Үгүй сайн мэдхгүй байгаа. Орж ирээд нэг юм болгоогүй байгаа ч гэсэн айгу хөөрхөн ярьж байгаа нь хөөрхөн цоглог. Тийм байж байгаа нь айгу дэжгүй юм шиг санагдсан учраас нэлийн дээшиг орчлоо. Ким Гоун хоёрт орох байсан байж магадгүй юм байна. Энэ хоёр бол бараг л ойролцоо юм байна. Тэгээд И Хауныг нөгөө нэг Ким Жэжинтэй нийлчихсэн гэж би илүү бодоод байгаа. Жуёнтэй илүү тийм chemistry гоё байгаа л хэлээ л дээ. Тэгтэл please Хаун гэхдээ арай жоох юм болов. За мэдгүй ямар ч байсан Хаунтай тэр Жэжин хоёр ингээд байх юм бол надад илүү гоё юм шиг санагцсан. Айгу хөөрхөн охин байсан. За тэгээд number 1 of course Kim Min-ji. За манай Min-ji тэгтээ хитрхи эргэтэлэг байгаад байгаа мó чиж бодсон ихэндээ. Тэгээд хитрхи нэг залуугийн араас жоохон зөвхөн нэг залууга гээд бусад залуучуудад бас боломж олохгүй ч байгаа ч юм уу гэж бодсон. Анхандаа нөгөө нэг popularity voter чинь хамгийн түрүүнд гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр бусад залуучууд ч гэсэн боломж олох хэрэгтэй юм болов. Ямар ч гэсэн зүгээр л айг өөр хөөрөө. Ямайг хөрхөн дажгүй. Тэгээ ер нь өөлөд байх юм байхгүй ах юм шиг санагдсан. За октоодын хувьд нэг юм байна. За залуучууд руугаа оръё. За залуучуудын миний хувьд хамгийн гэж бодож байгаа 7 дугаар байранд орсон хүн бол Юн Хёнжэ. За Юн Хёнжэ болохоор ингээд нэг нүрэ кремдсэн юм шиг тий дандаа кремдсэн байдгүй юу? Ингээд нөө арал дээр байгаад удаадаа ангууд ингээд нүүрэн цагаан бусад хэсэг нь бор. Тэгээ нүрэ буддаг эрэхтэй надад жоохон. Яг нүрэ будаж болно. Арьсаа арчилж болно. Гэхдээ хитрхийн нүрэ будад орж байгаа онцгүй юм шиг санагддаг. Тэгээд нэг юм яг анимений дүр шиг тийм хөөрхөн залуу байсан. Гэхдээ байж байгаа нь мэдгүй нэг л кринж юм шиг санагдсан. Тэгээд нөө Жуёны араас л гүгээд байгаа шүү дээ. Тэгээд тийм найр гаргамж нэг би чам цай чи хөөрхөн гэлтэй нэг тийм юм татах юм хом байхгүй юу мэдгүй нэг явцгүй манай нөө эмгтээчүүдээр бол нөө Пакисон мисон шиг л байгаад байгаа хөрхөнд. За 6-ад нь болохоор И Сонхун American boy. American boy яг нэг царайны хувьд бол нэг тийм царайлаг бол санагдаг. Царай мотойгоо яривал баг хамгийн сүүлд орж магадгүй юм шиг санагдсан. Англиар ярьж байгаа нь бол nice. Англиар ярьж байгаа үед хамаагүй л attractive юм шиг санагдсан. Тэгтэл ер нь нэг тийм нэг хэлэх юм алга яг хөвгөлтэй юм шиг санагдсан. За дараа нь 5-д нь Woo Sung-min 96 оны нөгөө нэг нүдний шил хийдэг. Нүдний шилний бизнестэй залуу. Анхандаа бүр айгүй тийм хамгийн хөөрхөн ихдүүтэй тийм хамгийн гоё залуу юм шиг санагдчихсан надад ингээд нэг харангууд инээж байгаа нэг хөөрхөн. Гэтэ яг нэг юм flower boy гэх юм уу. Нөө солонгосоор ми өөрөө өгснээр ч магадгүй шиг flower boy нэг тийм зүгээр л юм хөөрхөн тэгэл нэг юм онцын нэг тийм зүгээр хүнтэй айтайхан харилцдаг.
Гэтэ тийм хүн татах тийм амар тийм онц юм байхгүй ч гэх юм уу. Надаа зүгээр л нэг зал. Юу чинь тэгснэ гэл ингээл хөөрхөн царайлал энийг л бачидаг тийм л залуу юм шиг санагдсан. За. Тэгээд дөрөвт нь минийх болохоор нөгөө Сон Сын Ил гэдэг хамгийн алдартай шахуу байгаад байгаа залуу шүү дээ. Сармагчин шиг нөгөө нэг Mango Mind-ийн хоёр сармагчин шиг гэдэг яг зөвнөр хүчээсэн. Энэ залуу нөгөө хинтэй айгу адилхан байсан тий. Тэнгисийн иргэнчийн хүслэнтэй адилхан. Тэг би анхаас тэгж харсан. Нийтггүй царайлаг залуу. Тэгээд надад мэдгүй надад нэг амар онцгийн ч гоё санагдаагүй, онцгүй санагдаагүй. Тэгтээ айгу шудраг зан аашнал айгу дайжгүй. Тэгээ минжид бас яг ингээд би Минаг сонирхож байгаа. Би тэр юу Paradise руу бол явах байхаа гэх тэрийг айгу үнэнчээр ингээд хэлцдэг. Би явж үзээд надад таалагч нь таалагдахгүй байна гэдгийг ингээд тодорхой болгоод тэгээ шийдэх юм бол ингээд зүгээр наа гэд шудраг хэлчихэж байгаа нь амар зүгээр юм санагдсан. За тэгээд 3 дахь нь минийх болохоор нөгөө Ju Egon шинээр орж ирсэн залуу. Айгу тийм царайлаг залуу байлээ. Тэгээд насаар хамгийн ах нь 92 оных. Тэгээд надаа ер нь би өөрөө 95 оны хүн учраас ингээд бос орж байгаа оролцогч нь бүдэр айгу тийм жах хөвчийг санагдаад байгаа шүү дээ. Тэгээд энэ залуу болохоор арай тийм ментал эрэгтэйлэг. Гэтэ айгу тийм зөвүүн чим шиг дээ мэдхгүй нэг тийм яг ихэндээ айгу хөөрхөн санагдчихж байгаа. Тэр нэг Kim Go-Eun-тэй хамт дейт айгу гоёсэн те хоорондоо бараад хайр дурлал амар нэгэндээ татагдчихж байгаа тийм хөөрхөн юм гарсан. Гэтэ мэдгүй энэ залуу нэг тийм зөвүүн залуу ч юм шиг. Тийм vibe, тийм мэдрэмж өгөөд исэн. Гэтэ яг царайлаг залуу. Дайжгүй залуу. Хитрхи өөрийгөө угаасаа амар тайван гэж хитрхи тайван нэг тийм цантай байж бас магадгүй гэж бодсон. За тэгээд хоёр дахь нь Ким Жэжин. За Ким Жэжин болохоор 98 оных те. Манай найз бас айгу царайлаг гоё залуу гэдсэн ч надад гайгууч юм шиг харагдаж явцсан. Тийм тайван хөвгөлтэй тийм нөгөө нэг важаалын хөвгөлтэй нэг юм өвгөн шиг алхаж малхаал амар удаа алхаж малхаал тэр юмнууд айгу гоё уусаа naturally байгаагаараа тий цаанаасаа тийм айгу funny хөөрхөн тэгээд нөгөө нэг таалагдж байгаа хүний хар сэтгэхийг гүгээд байхгүй зүгээр л ингээл живян муянтай би нэг тэнд зураг авсан тэгээ чамайг бодоод нэг юм зураг авцсан ингээл харуулж байгаа юм ч гэсэн амар зэн үн тий надад айгу тэгээ хов хүний зан чанар айгу гоё хүн байх гэж бодогцоо тэгээд уусаа царайлаг тий за хамгийн нэгдүгээрт Шин Хёно гэдэг залуу байна нөгөө нэг хамгийн том битээ залуу нь ихэндээ болохоор мэдгүй энэ юусоо онц харагдахгүйсэн байхгүй зүгээр дажгүй л залуу нэг гэд харж ирсэн. Тэгээ сүүлийн хэдийн эпизод дээр нөгөө нэг Kim Go-Eun сайн болчоод орой унд чадахгүй догтлоод Go-Eun-ийн надаа юу таалагдж байгааг би ингээ битсэн инээд нь юу гэлээ амар хөөрхөн лист гаргаж маргацсан. Гэснээ амар хажууд яг ингээ нэг будаа мудаа ус ингээ дөхүүлж өгөхтэй амар сандраал. Тэгээ надаа яг тийм амар хөөрхөн нэг юм амар тийм том залуу мөртлөө яг үндэ айгуу жоох дотроо жоох хөвчиг тийм нэг монголчуу нэг орхон баяржуу ч юм шигтэй нэг тийм хөөрхөн игдүүтэй том биетэй баага шиг мөртлөө хөөрхөн игдүүтэй яг нэг миний тайпны залуу юм уу тийм болохоор нэг дорсон байхаа гэж бодож байна. За тэгээ ранглаад дууссан. Тэгээ ер нь одоо болохоор expectation одоо үлдсэн эпизод бодвол нэг 2-7 хоног гараад дуусах байх гэж бодож байна. Тэгээд юу болж дуусах вэ? Хинтэйгээ нийлээд дуусах вэ? Хинтэйгээ нийлээд дуусах вэ гэд тэгж байгаа шүү дээ. Тэрэн дээр болохоор миний бодлоор Чаминасу Сүпинтэйгээ нийлээд явах байхаа. Тэгээ хоёр залуутай хамт Paradise-аас явж болох уу гэж нэг тийм гараадсэн шүү дээ. Тэр нь миний бодлоор нөө Сын Ил эсвэл нөө Сонгхун American Boy юм дурчс American Boy Сүпин эсвэл нөө Сын Ил Сүпин хоёрын дунд ингээ гацчаад гэж хэлсэн байж магадгүй гэж бодож байна. Гэтэ Минасу бол нөө хинтэгээл дуусах байх гэж бодож байна. Сүпин тэгэл дуусах байх гэж бодож байна. Нийлээд дуусах байх гэж бодож байна.
За Kim Go-н өстой мэдхгүй. Уг нь харахад нөгөө нэг шинэ Joo-gonтой амар тотно амар гоё байсан шүү дээ. Гэтэ надад яг чим мэдхгүй үргэлжлүүлээд нэг гоё байхгүй байх гэж яаж ч бодоод байна. Нөгөө Сонгмин гэдэг залуудаа бол айгу сайн байгаад байгаа юм шиг байлаа шүү дээ. Гэхдээ яг миний хүсэл байж магадгүй. Би нөгөө Hyunwoo нөгөө миний дуртай Hyunwoo-тэйгээ нийлчихээсэ гэж бодож байна. Тэгэхээр нөгөө Kim Go-н чинь хэлээдсэн шүү дээ. Миний дуртай type бол manly эрэгтэйлэг хэрнээ sweet тийм айгу тийм gentle гоё залуу дуртай гэсэн юм чаа. Hyunwoo айгу таалагдаад тэгээ Hyunwoo-тэйг нийлчихээсэ л гэж бодож байна. За тэгээд Juyeon Jaejin хоёр баг нийлэх юм шиг байна тий. Гэхдээ яг би нөгөө Haun гэдэг охинтойгоо бас жоохон нийлчээсэ гэж бодож байгаа ч гэсэн яг Juyeon Jaejin хоёр баг л дуус. End game байж магадгүй. За Kim Minji маань single-дэйгаа нийлээд дуусах байлгүй дээ. Тэхэл байлгүй дээ. Одоо боддвол тэхэл байх гэж найдаж байна. Өөр хос болчхоор юм байна уу ч одоо. Ihan Kim хам яжин мэжин бол мэдгүй бүр ганцаараа л явах. Pakison тэр Subinтэйгээ нийлэхгүй эсвэл гинт Noyeon Hyunjae энтертэй гинт юм үүсэх юм болов. За бусны өстө мэдэх юм алга. Миний бодлоор бол нэг иймэрхүү хосууд гарах байх л гэж бодож байна. Shin Hyunwoo, Kim Go-н хоёр, single Minji хоёр, өөрчлөлөө. Minasu хин хоёр, Subin хоёр. Тэгээд Juyeon Jaejin хоёр. Тэгээ ийм дөрөв хос ямар ч байсан гарах байх гэсэн таамагтай. Гэтэ who knows юу болохыг сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн single affair нэг бичлэг хийхин сангээ бодоол болж игэл нэг хүнтэй хамт хийчихсэн ганцаараа мангар юм шиг яриа сууж яхаар гэж бодоод байсан чи тэг ярих хүн цаг зав бүх юмыг тааруулах гэж хэцүү байгаа учраас ингээд өөрөө бичлэг хийчлээ. Хэдэн хүн үзэх нь хамаагүй. Зүгээр л гоё ярмаарээс юм ярьчлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр бай. Таад бас таамаглаа бичээрэй. За хинтэйгээ хос болох вэ? Эсвэл чиний хувьд бас нөө rank-уудаа бас бичиж болно те. Эсвэл who's your number one girl, number one boy те хамгийн number one удаа бичээд яагаад гэдгээ комент хэсгээр бичээрэй. Баярлаа. Bye bye.